Тэр одоо Стокхолмд буучаад тэгээд дьюти дотор өнөртөө ус нөрлж чинь жижигхэн travel size-ны ус уул авчиг гэж бодсон чинь илүү үнэтэй болоод байгаа юм. Тэнийг яг төлөв байж билээ. За толгойн хөвцөл нь өнөртөө ус нөрлөлтэй. Хара promo plan-д 53 минут гэсэн юм шүү дээ. 12 евро юм биш үү? За тэгвэл ийшээ суучих юм уу? За Стокхолмынхоо Airbnb дэлсэн байна. Тэр орж унчаад ядраад тэгээд 4-5 цаг унтсан уу? Одоо оройн 7 болж байна. Та өдөр оронгуудаа тэнд 0 байны өрөө байна. Ханс өгнөрөө бодож байна. Тэгээд ишээ унтлагын өрөө байна. Тэгээд дөнгөж сая боссон болохоор жоохон замбрааг байна. Эднэр ингээд өөрсдөө хамтдаг байранд болох орон дээр жижигхэн гуц дэвсэж байт юм байна. За тэгээд ишээ цай ишээ гут зочны өрөө. Тагтвэн. Хөөрхөн жижигхэн тагтвэн. Өглөөний цаймаа хийж угаад эндээс суул хэвээр nice. Алтагны өрөөнд байна. Тэгээд эндээ болохоор өөрсдийнхөө юмнуудыг хийгээд цуучилсан байгаа гэсэн. Энд нэг юм хөө. Нэмэлтэн хүний гэр гэдэг юм өстой. Харагдаж байна. Одоо болохоор Гамласан гэдэг уул цаан болж байна. Ой. Ата сэрүүхэн байна. Энэ гол чинь хийж байгаа юм шиг байна. So pretty. Mustard. Вообще класс mustard. Яа. Тэгэж уншиж байгаа. Ийм cracker өгдөм байна. Нэлээд гоё хоолтой газар юм шиг байна. Гадаа амар очтой байсан. Review сайтай байсан. Тэгээд уул нь meatball аваад тэгээд herring авъя гэж бодсон чинь herring чинь сагамхай завсан. Мэзагаас meatball-тай авъя гэж бодсон чинь мэзагаас байхгүй гэсэн. Тэгээд саална. Стокхолмд эхний орой. Маргааш нэг бүт өдөр байгаа, нөгөөдөр тал өдөр байгаа. Тэгэл буцсан да.
юу үзэх төлөвлөгөө байгаа вэ гэхээр юу ч байхгүй. Метроны стейшн л үзэн. Тэгэхээр одоо хөлийн надаа 10 тийм л харагдсан. Хоёул энд байгаа байхгүй юу? Тэгэхээр хоёул энийг харах гэсэн. Тэ наадах ч болохоор бүтэн юугаа харуулж байгаа. Энэ болохоор яг энэ метро стейшн. Метро стейшн дотор цэнхэр лайн байгаа байсан. Тэгэхээр эндээс доош ингэж яваад эсвэл бүр ингэж доошоо буугаад бүгд энэ дээрээ шүү дээ. Тэгэхээр бүтээр одоо Стокгольм метро стейшны арт инсталляцийг нь үзэж байна. Хамгийн эхлээд болохоор төв стейшн үзэх гэж байна. Метро стейшныхаа хит хитэн стейшнүүд буудлуудыг авч үзчихэд тэгээд гараад ирлээ. Одоо их төвд нь гараад ирсэн. Хан тийм шүү нэ. Тэгээд Айланд тэнгууд энэ нь тэр Гамластаны ихлэх юм. За ойлголоо. За тийм байна. Энд ингээ парламентын орд яг төвдөө юу нь буугаад гараад ирсэн. Тэгээд одоо Old Town руугаа Gamlas-Town руугаа яваад жоохон street food маягийн байвал идэж үзэх санаатай явж байна. Ер нь бол бусад хотуудтай харьцуулахад амар хүн багтай жуулчид ч гэсэн нэг харагдахгүй байна. Ер нь л дандаа local хүмүүс харагдаад. Тэгээ сая метро стейшн бүр хов хоосон. Наадлага зөвхөн зураг авах болох уу? Яг нэг хуучны Европт байгаа юм шиг харагдсан санагдаад их юм. Бүрхэг болохоор цаг агараас. За, цаашаа харах уу даа. Okay. Looks cool. I didn't sit with you. Hello. Share the bed. Hi. Want a picture in it? Тэний жоох хөвгдөд. Teenage Swedish teenage. Гоцч. Яг үгүй. Ким ашигласан юу? Hi. We get one brownie ball with one. Yeah. Noted.
Ой, шинжлэх цайгаар алиг юмсida. Sweet. So sweet. Hot coffee dog. Юу юм бэ? Гурилан юм шиг байна. Юу? Самар гурил. Коконат юм шиг. Би кек шиг юм болчихлоо. Энэ гоё юм. Яа фашист энэ чинь бүгд мэдгүй л юм шүү дээ. Hi, one scanning. And that's it. Ямар идэхтэй вэ? That's cheers. За. Тэр сая гадаа сууж байгаа. Бороо жоохон зогсох болохоор болоогүй байхаар нь ойрхон нэг кафе хацсан. Тэгээ тийшээ орж чи байж гин. Тийм болохоор яг 1900-аад оны үед байсан шигээ хуучныхаар байгаа кафег алдартай модерсэн. Амар кози амар гоё анзаа байна. Тамлаа Хана олээ. Viking bar гэсэн юмд орж ирээд. Тэгээд ширээ захиалаагүй. Тэгээд захиалаа суух ширээ авах нүггүй хүлээж. Хав харах уул юм байна. My beloved friends, now that we're missing half the hall, I expect you to make twice the noise. I give you Germany and United States. Recorded, right? You ready? Yes. My dear friends, from one of the very few countries in the world famous for being greater warriors than the Vikings, I give you Mongolia! Hey, you get the feeling that this is the restaurant you jack. Одоо яг борооны дараа амар гоё байна.
Доогоо яана. Өнөөдөр Анагийн Европ дахь чихнээсээ сүүлийн өдөр. Сүүлийн өдөр болсон чи Анагийн өвдөгний нүднүүд болчин ширмсэн татаад хөлөөд инех гэж бодохгүй. Нүдний шилмэлээ зүгээр нөгөө линз минзэн байхгүй. Оёо хүн байсан. Хамаг хотод гидсэн ингээд дүүрээд өвдөж. Ийм л юм ийм хөл байна.